Зам байцгаана уу? Өнөөдөр Өр Монголд дээлний модель хийж явах хугацаанд ямар юу болсараа тиймэрхүү юмнахаа талаар ярина. Тэгээд эхнээс нь ахуулаад дуустал нь олон парт бичлэг болоход оруулъя. Энэ бүхэн юунаас эхэлсэн бэ гэхээр тэгж хэвчээ. Би бүр богоноос хоцрох гээд заяа. Тэгээ бүр арай хийш нэг юм ирээд тэгээ замдаа ирээнээс Улаанбаатараас Эрийн хүртэл ордог вагон зөвхөн явдаг гэж бодсон чинь Хөх хот бүр Бээжин хүртэл явдсан мэлээд вагон нь. Тэгээд тэрийг мэдээд бүр хэдхэн минутын өмнө гуйж ягаад гял солиулсан байхгүй юу Хөх хот хүртэл. Ээж бүр миний өмнөөс гүүгээд хөрхөнд. Хоёр бинэ. Тэгээ вагонд ороод суудсан. I'm so excited гэж хастай. Ер нь амар догтлоо. Тэгээ дээрээс нь жоохон айгаад ч юм мэдгүй би ерөөсөө ингэж ийш тийш яг онгоцон суугаад явах нэг өөртөө энэ ч нөө замдаа амар болон унаа мунаа цугаал ингэж явах болохоор ер нь жоохон айгаад тийсэ гэж хастай. Тэгээл юмнуудаа гаргаад миний ядаж яхад юм ирсэн заа fuck. Тэгээд нөгөө ийм төрсөн шиг өмсчдэг юм памперсон юм бид ч тийм миний хүүс ирэхээр бүр амар нэг ирэхээр идэхгүй тэр цагаан даавыг нь тусуулчих вэ гэж бол янз бүрийн юм аваад гаргаал амарцсан замдаа гарлаа. Нойрс бүр амар шийдэх өнөртэй юм байна. Замдаа би нэг гэр бүлэрээ аялаж явж байгаа хүмүүстэй хамт нэг тасалгаанд купенд гэдэг л ороод тэгээд хамгийн тэнийг юм юу гэж манайхаа би бүр ус уух идэж уух юм ерөөсөө аваагүй заяа. Өр Монгол хүртэл 2 хоног явна гэж байгаа хгүй. Тэгж яхад би ядаж яхад гол нь олон улсын байгаа учраас замд нь нэгч зогсоодгүй гаргадаггүй. Тэгээ би бүр ингээ хатаж өөх гээд өлсөж өөх гээд бүр Гэтэ guys уусаа би турна гэж бодож исэн учраас тэгээд за зүгээр гээд богооны халуун ус уугаал тэгээд дээрэс нь миний ярьс бас жоохон эмзэг ус учраас маск заска тавиал ном зам уншаал сүлжээгүй газар ингээл яваал гэсэн. Урт зам тултандаа гэж бас. Guys би нэг юм мэдэггүйсэн байл шүү дээ. Энд чинь тусдаа нүүр амаа угаадаг тусдаа нойлтой байсан юм лээ. Тэг чинь би хүндэрдэг баадаг шээдэг юугаа хийдэг нойлт нь амсгаагаа төгжин байрын нүрээ угаагаад байсан байвал яах вэ fuck. За ингээд олон улсын вагоны нэг давуу тал нь Монголын хэлээр шууд өөрсдөө орж ирээд ачаануудыг үзээд гарчдаг. Хятадын хэл дээр бол заавал бүх ачаагаа бууж аваад бүх юм аваад тэгээ хятадын хэлээр орж тамгаад аруулаад тэр энтгэнд нь ачаануудаа оруулаад тэгээ гард юм лээ. Вагоноос заавал бууд юм байна. За тэгэл хамаг ачаагаа аваад хятадны хэл рүү орж байна. Би ядж байхад бүр амар их ачаатай явцсан за нэг удахгүй мэж ийж даахгүй мэж ийж. Ямар ч ирээн дээр нөгөө дараагийн вагоно хүлээтэл ямар ч байсан удна. Тэгэхээр надад хоол идэх ус суух хувь олдсон гэсэн үг. Тэгээд дараагийн вагон руугаа орох гээд явж гинэ. Окей guys бид чадсан. Настай хятадтай хэлээр гарцсан. Одоо сая л Монгол дотроо л яваадсан. Одоо хятад руу ороод ирсэн. Хятадын газар нутаг дээр явж байгаа. Ер нь бол нэг удахгүй өр Монголд очсон. Гэхдээ бас хэдэн цаг явдсан билээ. Тэгээд байрлах байраа очиад харсан чинь штэ. Энэ үгсээ цаанаас өнгөө барихгүй дээ. Guys би бүр хит амар өндөр төсөөлөлтэй юм лээ. Би энэ одоо ирээн орон дээр миний ор гэж аахгүй. Тэр бол 0. Тэгээ галтагаа тэгээд бусад Монгол ажилд байдаг. Энэ нөгөө миний надтай хамт амьдардаг хятад охины байдаг бай. Би тэгэл ээж рүү ингэ зураг явуулсан тохоо энэ зураг байна. Тэгээ би за зүгээр зооцгаа тасчнаа л гэж бодсон л доо. Эннээс ахуулаад хөвгтийн явдлууд их болсон юм аа. Тэгээд дараагийн бичлэгийн хөвцгийг хүсвэл follow дараад subscribe дараад энийг угаасаа Instagram дээр ч оруулна, YouTube дээр ч оруулна, Facebook дээр ч оруулна. Тэгэхээр ингээд таслаа авчи аль хэдийн 4 минут болчих. Тэгээд окей, bye.